Гэрэл анивчиж сүүдрүүд нэг л хачин болж эхэллээ. Коридороор хэн нэгэн гүйж байгаа юм шиг тодхон чимээ гарлаа. Бас боломжийн Субураан Викториагаас боломжийн үнэтэй түрээсийн байр олно гэдэг бараг л мөрөөдөл шиг зүйл байлаа. Би хоёр найзтайгаа бид гурвал 20 гаруй настай их сургуулийн хичээл хажуугаар нь цагийн ажил хийж амьдардаг байсан болохоор ийм тохиромжтой байрыг олсондоо үнэхээр л итгэж чадахгүй байлаа. Манай байшин хотын энэ хэсэгт хачин хямдхан байсан ч бид үүнийг зүгээр л аз гэж бодоод байраа хурдан түрээслүүлэх гэсэн эзний санаа гэж бодоод маш хурдан нэг хэм бодолгүй нүүж орсон юм. Байшин хуучиг хэрнээ дулаахан дотн мэдрэмж төрүүлдэг байлаа. Илэгдэж хуучирсан хивс хаяа шажигных шалны банзыг бид ерөөсөө тоолгүй байшингийн хуучирсан хөг гэж боддог байлаа. Гэхдээ удалгүй бид хачин зүйлсийг анзаарч эхэлсэн юм. Эхний шөнөө л бид нэг эвгүй зүйлийг сонсож эхэлсэн юм. Зочны өрөөндөө хайрцагнуудаа задлан юмсаа байрлуулж байтал коридороор хэн нэгэн гүйж байгаа юм шиг тодхон чимээ гарлаа. Анхандаа бид үүнийг зүгээр л байшин суулт хийж байна гэж бодсон юм. Гэтэл энэ чимээ шүн бүрт яг 2 цагт гардаг боллоо. Миний өрөө коридорын төгсгөлд байсан болохоор алхах чимээ яг миний хаалганы өмнө ирээд нам гацдаг байлаа. Нэг шөнө би энэ чимээг юу үүсгэж байгаа юм болоо гэж мэдхээр шийдэж шүн дунд ганцаараа хүлээж суув. Зочны өрөөнд гэрэл унтраачсан зөвхөн лаптопын маань гэрлэл асна. Яг шөнийн 2 цаг болоход чимээ гарч эхэллээ. Хөнгөн хэрнээ хурдан яг л хүн алхаж байгаа мэт. Гэхдээ өрөөнд хинч байсангүй. Чимээ орцсоор миний сууж байсан хаалганы үдэнд ирээд гинэ цогсов. Өрөөнд хүүтэн жавар татаж нэг л хүнд мэдрэмж төрөөд эхлэв. Би толгоогоо өнөөлгөж харахад ямар ч хүн байсангүй. Гэхдээ яг л харанхуй дундаас хин нэг намайг ажиглаж байгаа юм шиг санагдаад байлаа. Маргааш нь бид энэ тухай ярилцаж за нэг жоохон амар юм боллоо гэж инээлсэн ч дотроо нэг л тайван бус тогтворгүй мэдрэмж авч байв. Удалгүй бид харагдахгүй хин нэгний гарын хөнгөн хөрөлтийг мэдэрдэг болоод эхлэв. Клэр буюу манай найз Галагийн өрөөнд хичээлээ хийж суудал хин нэгэн мөрөн дээр нь зөөлөн хүрх мэт мэдрэмж төрсөн гэдэг. Тэр цочин эргэж харсан ч өрөөнд нь хинч байсангүй. Гэхдээ эхэндээ Клэр үнийг андуурч байгаа гэж бодсон ч удалгүй Гала бид хоёрч бас адилхан мэдрэмжийг өөрсдийн биеэр мэдэрч эхэлсэн. Хүйтэн зөөлөн хэрнээ маш бодиттой мэдрэмж. Яг л хин нэгэн биднийг харанхуй дундаас ширтэж байгаа юм шиг л. Тэр шөнө бид гурав зочны өрөөндөө тайван сууж байлаа. Бид найзуудаараа хөөрөлдөж байгаад санаандгүй цонхон дээр нэгэн хар дүрс зогсож байгааг анзаарсан юм. Зүрх савлан цочсондоо угсахын босч гаднаас хин нэгэн ажиглаж байна гэж бодсон ч би цонхонд ойртон очих агшин л тэр дүрс аажмаар харанхуйд усаа алга болсон. Галач бас үнийг харсан байлаа. Энэ бол зүгээр л нэг харааны төөрөгдөл биш байсан юм. Үүнээс хойш нэг дүрс шүн бүр бидний цонхноос ажиглаж байх болсон. Бид түүн рүү очих болгонд л сүүдэр мэт алга болдог байлаа. Тэр орой бид галтгоонд хооллож суухдаа энэ байшин үнэхэр сүнстэй юм биш үү гэж тоглож ярьж суулаа. Шөнийн 12 цаг болох үед агаар огцом хөдөрч амьсгалахад манан татаж эхэллээ. Гэрэл анивчиж сүүдрүүд нэг л хачин болж эхэллээ. Гинэд бүх шүүгээний хаалганууд нэгдэж тавгнууд өөрсдөө ханна шидэгдэн хаагарч эхлэв. Яг тэр мөчөд хүний төсөөлж чадамгүй аимшигтай зүрх зүсэм хашхраан байшингаар нэг цурайтав. Бид айсандаа зүгтах гэж үүд рүү ухс хийтэл коридорын үүдэнд нэг хар дүрс бидний замыг хаан зогсож байлаа. Өмнө нь харагдаж байсан сүүдрээс хамаагүй томорч бидэнд маш их айцыг төрүүлж байв. Гинэд бид ухаан ороод арын хаалга руу гарч цугтлаа. Би дахиж тэр байшинд хизээж очоогүй юм. Маргааш нь түрээслүүлэгчтэйгээ холбогдож түрээсээ шууд цуцлахыг шаардсан юм. Тэд гайхсангүй.
бидэнтэй ямар ч маргаангүй түрээсийг мань цуцалж өглөө. Тухайн байшинд өмнө нь амьдарч байсан хүмүүс бүгд ямар нэг аимшигтэй зүйл мэдэрч бүгд л гинт цугтаж гарч байсан болохыг бид хожим нь мэдсэн юм. Бид одоо шинэ байранд амьдарч байгаач зарим шөнө байшин нам гүн цаг яг 2-ыг заахад бүх зүйл хөдөлгөөнгүй болоход би хаа нэгтээ хөнгөн алхах чимээ сонсох